Позын гажгуудыг энгийн хүн өөрөө толинд хараад зөв үнэлэлт өгөхөд хэцүү байдаг боловч энэ талаар огт мэдэхгүй өнгөрнөхэд хайр санагдаад энэ удаагийн видеогоо урагш иргсэн арцгийн булчин буюу lordosis бас anterior pelvis tilt гэсэн энэ төрлийг авч бэлтлээ. Позын гажигтай тохиолдолд хүн энийгээ мэдэхгүй эсвэл анзаарахгүй эсвэл засахгүй удахгүй удаан явсан тохиолдолд энэ нь хүний хөдөлгөөнд их сааттай байдаг, хязгаарлагдмал болж ирдэг, урт хугацаанд нэг зовиортой болж ирдэг талтай. Сувгийн мен сонгож үзэж байгаа та бүхэнд баярлалаа. Хэрвээ subscribe дарааг бол та бүхэн subscribe тавьчийг дараарай. Би өөрөө дасгал хөдөлгөөний мэргэжлэр Америкийн дасгал хөдөлгөөний зөвлөлд суралцсан. Өөрөө эмч биш. Эмч биш учраас энэхүү контент бол эмчийн зөвлөгөө биш гэдгийг би сануулъя. Хэвийн биш позуудыг 5 ангилдаг тухай би өмнөх видеонууд дээр дурдчихсан. Энэ видеон дээр ч гэсэн дахиад дурдчихъя. Эдгээр нь болохоор lordosis, kyphosis, flat back, sway back, scoliosis бөгөөд scoliosis-ос бусд нь ерөнхийдөө засагдах боломжтой гэж үздэг. Зарим йогийн багш нар хүртэл scoliosis-ыг засах боломжтой гэж үзсэн байдаг. Хүний биеийг хөдлөхөд оролцож байгаа гол уюуд тэнцвэр болон уян хатны аль альнийг агуулсан байдаг боловч аль нэг нь илүү давмгаагаар оролцуулж агуулсан байдаг. Уян хатныг англиар бид нар mobility, тэнцвэрийг болохоор stability, эсвэл motor control гэж хэлдэг. Ингэхдээ уюуд нь тэнцвэр, уян хатан, тэнцвэр гэх мэтээр сөөлжилж хүний биеинд байршсан байдаг. Энэ зурган дээрээс тодорхой тайлбарлая л да. Жишээ нь хөлийн уул тэнцвэрийг хангах голлох үүрэгтэй байхад түүний дараагийн шагаан үе нь уян хатанг, өвдөгнийх нь тэнцвэр, арцэгнийх уян хатан, нурууны lumbar үе нь болохоор тэнцвэр, за дээшлээд цээжний бид нэр thoracic үе нь болохоор уян хатан, далных scapulothoracic нь тэнцвэр, за дээшлээд мөрөн уян хатан гих мэтээр сөөлжилж байрсан байгааг та харж болно. Зургаас харах юм бол арцагны голлох үүрэг нь бол уян хатан байдал байх нь. Тэгэхээр нэг үеийн голлох үүрэг нь алдагдсан тохиолдолд зэрэгэлдэх үеүүдтэй нөлөөлөд байдаг ийм сул талтай байдаг. Жишээлбэл бид нэр тэнцвэрийг хадгалах ёстой lumbar үеийг байнга хөдөлгөөд байх юм бол зэрэгэлдэх буюу арцагны эсвэл цээжний хэсгийн үеиндээ нөлөөлөд байдаг. Тэгэхээр lordosis гэж хэлээд байгаа бидний энэ позын гажиг нь бидний энгийнүүдээр харах юм бол нурууны доотлын хэсэг нь хотоодсон урагшаага эргэцэн анзаарагддаг. Энийг мэргэжилтнүүд хэлэхдээ бол хувинд ус хийцэн ус нь урагшаага асгарч байгаа юм дүрсээр төлөөлсөн байдаг л да. Хүн ингээд харах юм бол цэг зогсож байгаа юм шиг анзаарагдана. Гэхдээ ингээд яг тэр арцагных нь хэсгийг харах юм бол урагшаа эргэцэн байгаад байдаг. Хүмүүсийн дунд анзаарагдахад нэлээх удцсан тийм байрлалууд ч анзаарэгддэг. Эсвэл заримдаа хөдлөхдөө эсвэл заримдаа зогсохдоо урагшаага арцгаа эргүүлж зогсоод байдаг. Тиймэрхүү позын гажигуд ажиглагддаг. Тэгэхээр иймэрхүү позын гажиг нь хизээ бий болдог вэ гэхээр ерөнхийдөө ийм байрлалтай хэдэн 7 хоног эсвэл хэдэн сараар үргэлжлэхэд тухайн тэр эдүүд нь тухайн нөхцөл байдалтай тасаад тэгээ үргэлжилдэг. Тэр энийг засахгүй удах юм бол түрүүн дээр дурдсанчлан илүү их таны хөдөлгөөнд сааттай байж эсвэл нурууч өвддөг ч юм уу тиймэрхүү сөрөг нөлөөнүүд гарч ирдэг. Тэгээ арцгийн үеийг хажуу талаас нь бид нэр хараад үзэх юм бол дөрвөн талаас нь зангилагдсан байгаа дөрвөн янзын булчин байж байгаа. Энэ дөрвөн булчингийн талаар л бид нэр ерөөхдөө ойлгочиход энэ агуулга маань гараад ирчин. Тэгэхээр төсөөлөх юм бол бид нэр тэр булчингийн аль нэг талаас нь зангилагдсан байгаа юм чинь нөгөө талаас нь татхад нөгөө хэсгийн булчингууд нь суларна эсвэл чангалагдана гэж ойлгож болно шүү дээ. Жишээлбэл hip flexor-ыг бид нэр доош нь татах юм бол булчингууд нь яг hip flexor-ын булчингууд болон erector spinae чангараад hamstring rectus abdominis буюу хөвлөний булчингуудад илүү сунгагдаж ирж байгаа. Ийм болохоор lordosis-ийн чангарсан булчингууд нь hip flexor erector spinae, за сунсан булчингууд нь болохоор hamstring rectus abdominis гэдэг булчингууд байдаг. Чангарсан булчингуудаа бид нэр эргүүлээд суллаад сунгах, эргүүлээд сунцсан байгаа тэр булчингуудыг буцаад агшааж явах юм бол бид нэр тэр позыг засах тэр гол үндэс маань ерөөсөө тийм юм байгаа юм. Яг үүнийг эсрэгээр нь яг энэ арцгийн хэсгийг бид нэр
rectus abdominis-ийн хэсгийг дээш нь буцаагаад татах юм бол арц эрэг хэсэг одоо урагшаа биш хоошоогоо эргэж байгаа. Энэ тохиолдолд сунсан одоо чангарсан булчингууд нь яг эсрэгээр одоо болоод ирнэ гэсэн үг. Энийг бид нэр posterior pelvis tilt буюу арагшаа эргэсэн одоо арцгийн гажиг гэж нэрлэдэг. Энэ бол тусдаа бас нэг өөр нэг гажиг байгаа. Эдгээр позууд яагаад бий болоод байдгийг голчлох шалтгаан нь ерөөсөө хөдөлгөөний дутагдал эсвэл бол одоо буруу хэвшилтэйгээр хөдөлсөн байдаг. Энэ талаар ерөөхдөө би ямархуу төрлийн одоо төрлөөс шалтгаалсан позуудыг засаж болдог вэ гэдэг талаар би майгийг засах дасгалын видеонд дурдж байсан. Би энэ талаар бас видеоны тайлбараас холбоод өгчээ. Энд нэмээд нэг зүйлийг хэлэхэд хүний биеийг хөдөлгөхөд оролцдог 4 хүчин зүйл гэж байдаг. Эдгээр нь болохоор 3 янзын систем, нэг нь arthrokinematic гэж байдаг. За 3 янзын систем нь болохоор идэвхтэй систем, идэвхгүй систем, за нэмэх нь мэдрэлийн систем гэж байгаа. Тэгэхээр идэвхтэй систем нь бол бидний булчин хэлж байгаа. Идэвхгүй систем болохоор үеийн хөндөй болон шүрмсийг хэлдэг. Тэр бидний хийх гэж байгаа дасгал хөдөлгөөн бол энэ идэвхтэй идэвхгүй гэсэн хоёр системийг ажиллуулж байгаа гэж ойлгож байна. За ийм төрлийн гажиг нь ерөнхийдөө ямар хүмүүсээр дийлэнхтэй ажиглагддаг вэ гэхээр хоёр төрлийн хүмүүс байдаг. Нэг нь болохоор хит таргалтай хүмүүс, хоёр дахь нь болохоор жирэмсэн эхчүүд дээр тулгарсан байдаг. Жирэмсэн эхчүүд дээр бол ойлгомжтой тийм ээ, хөвлийн уртлын хэсэгт хүүхэд байгаа учраас тэр хүүхдийг одоо тэнцвүүлэхийн тулд арцэг урагшаа өөрөө ирэхгүй одоо эргээд идэг. Гэхдээ бас нэг зүйл нь юу гэхээр одоо төрсний дараа энэ бол ингээд засагдсан байдаг. Тиймэрхүү зүйлсүүд ч гэсэн ажиглагддаг. За урагш иргэсэн байрлал дээр нэмэх нь бас нэг өөр нэг позын гажиг ажиглагддаг нь болохоор бидний нурууны lumbar хэсэг, за цээжний хэсэг хэтэрхийх гүдийсэн байдлал бас нэмээд орж ирдэг байгаа. Тэгэхээр энэ дээр нэмэх нь бидний одоо төрний хэлсэн тэр чангарч суларсан булчингууд өшөө олон болж ирдэг. Тэрийг би бас энэ ч хэл нэмээд хэлчихье гэж бодож байна. Ийм төрлийг болохоор бид нэр одоо back excessive arches гэж нэрлэдэг. Нуруу нь хэтэрхий хотоосон тийм байрлал байгаад байдаг. Энийг бид нэр чангарсан булчингуудад нь болохоор hip flexor, back extensor, latissimus dorsi гэсэн булчингууд байдаг. Сунсан булчингуудад нь болохоор бидний хөвлийн core булчингууд, за хөвлийн rectus abdominis, за gluteal group гэдэг бидний одоо өгзөгнөр байдаг булчингууд, за hamstring хөлний артлын булчингууд, upper back extensor гэдэг нурууны хойтлын хэсгийн булчингууд бол илүү их сунсан байдалтай байдаг. Яагаад би энэ сунсан агшсан булчингуудыг ингэж хэлээд байна вэ гэхээр магадгүй та өөрөө энэ зүйлсүүдийг эргүүлээд дахиад Google-ээр хайхад бол илүү тохиромжтой одоо дөхөн байх юм болов уу гэж бодсны үндсэн дээр юм аа. За ингээд дасгалууд руугаа орцгоод дасгалууд руу орохоос өмнө бас та бүхэнд хэлэхэд зогсохдоо эсвэл алхахдаа битгий хотоож одоо алхаж зогсож байгаараа битгий хотоох юм бол нэгдүгээр таны одоо нуруунд чинь маш их ачаал ирнэ. Нурууг бид нэр ерөөхдөө ингээд баг жишээлбэл намайг биеийн тамирт одоо ордог байх үед бол хотоогоод цэг зогс гэдэг байсан. Тэгэхээр хотоож зогсох нь бол хэтэрхийх нуруунд ачаал ирдэг гэдгийг би яг энэ позын талаарх одоо сурч мэдчих та илүү сайн ойлгож өөр дээрээ ч гэсэн яг илүү сайн ойлгож авсан. Тэгэхээр нуруу бол ийм тэгшхэн ийм neutral маягаар зогсохтой тэгшхэн л зогсохтой болохоос хотоож урагшилж эргэж болохгүй нэ гэдгийг та бүхэн ойлгож мэдэж аваарай. За энэ дасгалуудыг мөн хийхдээ та аль болох тол ашиглаад хийвэл бас арай үр дүнтэй байх ах гэж бодож байна. Та хэрвээ урагшилсан эргэсэн одоо энэ позын гажиггүй бол энэ одоо дасгалыг заавал хийх шаардлагатай биш. Гэхдээ энэ дасгал бол нэг тийм хүнд бол дасгал биш учраас ямар ч хүнд ийм тохиромжтой бас дасгалууд байгаа. За хамгийн ихний дасгал hip flexor stretch гэдэг дасгал өмнөх би бас видеонууд дээр нийтлэжсэн. Iliopsoas гэдэг булчин сонгох ийм дасгал байна. Бид нэр ингэж ерөөхдөө ланжны одоо ийм позишнд орж байгаа. Хөлөө урагшин тавиад энэ маань одоо нэг оролцоор 90 градус тийм ээ. 90 градустай яваад тэгээд бид урагшаага хөлөө сунгах хэрэгтэй. Доорч өвдөгч нь хэрэг өвдөх юм бол доор өвдгөн доороо зөөлөж мэдээж тавьж болно. За ингээд бид нэр энийг урагшаага сунгаад 30 секунд болох хэрэгтэй. За 30 секунд болохдоо тайлбарлах цээж чинь тэгшхэн байна.
яг энэ хэсгийн сонголтыг уусаа мэдрээд эхэлнэ. За 30 секунд мэдээж болгоод дуусаад тэгээд дараа нөгөө хөлөө тавиад сонгоно гэсэн. За энийг бол бид нэг гараараа өргөж байгаа хажууд жишээ эргэж болдог. Ийм эргэлттэй бас хийж болдог тийм ээ. Йогийн познууд дээр бид нэр ийм тэгшхэн гараа дээш нь өргөсөн байдалтай хийдэг тийм. Заавал ерөөхдөө бас нэг тийм шаардлагагүй гол нь яг энэ хэсэг маань л сонгогдож явах юм бол одоо чухал гол зорилго наа гэж ойлгож байна. Энэ дасгалыг болохоор бид нэр quad stretch гэж нэрлэдэг. Quad гэдэг нь quadriceps тэгээд давхар бид нэр hip flexor хэсгийг уртлын хэсгийг бид нэр сонгох гээд байгаа учраас энэ саналыг би ингээд туршлага болгоод зогсно. За туршлага болохгүй гэвэл та ханд бас ингээд бариад юм уу зогсож бас боломжтой. Өөр янз бүрийн зүйлсийг туршиж тийм юм гэсэн унахгүй байх үднэс энэ саналыг ингээд тавьчих. Бид нэр урагшаа энэ уртлын хэсгийг сонгохдоо аль хөлөө хоош нь болоод өөрлөгөө татаад тэгээс суугаад. За ингээд байхдаа бид нэр ойролцоогоор нэг хөлн дээр 30 секунд барьж зогсоод тэгээд дараачихан хөлийг бас солиод 30 секунд байр. За энэ дасгал. За дараагийн дасгал нь glute bridge гэдэг бидний бас сайн мэддэг дасгал. Дээш хараад хөвтөд гараа дээш өргөөд гараа ингэж тавьчих тийм ээ. За тэгээд дээшээгээ бид энэ хэсгийг бас урагшин өргөөд тэгээд урах үед бидний hamstring буюу түрүүний нөгөө нэг сунцсан байгаа булчин маань одоо чангарч өгөх хэрэгтэй байна. За hamstring-ийн булчин чангар нь мэдээж глютний бас булчингууд чинь бас чангарч өгч байна. Тэгэхээр энийг бид нэр дээшээгээ доошоо за ингээд доотлол нь 15 удаа явах хэрэгтэй. За 15 удаа хэрэг та яваад чадж байгаа бол 20 удаа явна. За 15-аар 3 удаа эсвэл 20-аар 3 удаа тийм ээ. За 20 удаа хэрэг хийж чадах юм бол дараа нэг хөлөөр явж болно. За ингээд тэгээ гол нь тэнцвэрээсээ хадгалах хэрэгтэй. Нөгөө хөлөө бас явна. Ялгаагүй нэг хөлн дээр та чадвал 15 тийм ээ. Яваад за мэдээж хотлын булчингууд бас мэдрээд яваарай. За дараагийн дасгал бол бид нэр bird dog байрлал гэж нэрлэдэг. Kick out гэж хэлдэг. За bird dog бол ерөөхдөө гарч ийм шулуун байралтай, хөл бас ийм шулуун байралтай, дөрвөлжин байралтай байна гэсэн үг тийм. За тэгээд гар хөлний тулгуур иргэснүүд дээр ерөөхдөө хүний хүчээр байршуулж нурууны хэсэг болохоор хотоохгүй тий. Бид нэр урагшаа иргэсэн байгаад байгаа шүү дээ. Урагшаа иргэснээр бид хотоохгүй хажуу айлгах тэгшхэн байлгах гэсэн үг. Тэгшхэн байлгаад за тэгээд хөлөө бид нэр хоош нь болгохлоор хойтлын юунууд чинь одоо булчингууд, hamstring булчингууд чангарч өгнө. За ингээд та доороо иж бас нэг 15 удаа, 15-аар 3 удаа явна. За энийг бид нэр donkey kick гэж бас нэрлэдэг. Бүр дээш нь ингээд идэг талтай. Тэгэхээр дээш нь ингэчгээр буцаад нуруу бүр ингээд нэг хотоодсон хэлбэрлөгөө буцаад орч байгаа. Тэгэхээр би бол яг тэгж зөвлөдөггүй. Аль болох нуруугаа юм тэгшхэн байлгаж ийж бид нарын нөгөө поз засах гэдэг тийм. За энэ хойтлын булчин, хөдлөж хойтлын булчин чангарна гэдгийг яг энэ бодож хийх хэрэгтэй. Аль болох толинд хараад хийгээрэй. За бидний чангалах ёстой хоёр булчингийн нэг маань бас rectus abdominis гэдэг булчин байна. Тийм rectus abdominis-ийг та бас миний хөвлөний булчингийн region дээрээс үзчихсэн бол ямар үүрэг одоо оролцоотой байдгийг бас тэндээс олоод мэдчих болно. За rectus abdominis-ийг ерөнхийдөө бид нэр дээрээс дэшийг босгох тийм үйл ажиллагаанд оролцдог тийм
голлох булчингуудын нэг тийм ээ. Дээдлийн бидний нөө six pack гэж нэрлэдэг байдаг rectus abdominis булчингууд байгаа. За энийг бид нэр чангалах хамгийн энгийн тасгал бол crunch гэдэг тасгал байгаа. За crunch-ийг бид нэр хийж болж байна. Хамгийн амархан. За энийг бид нэр доорож 15 удаа бас хийх ёстой. Дээшийг амсаа гаргаад доошоо буцаад за тэгэхээр хэвлийн чинь болчмод чангарах хэрэгтэй тийм сонцсон байгаа. За ингээд crunch-ийг одоо rectus abdominis-ийг өөрөөр бид нэр чангалах болчин болвол leg raise гэдэг тасгалдаг тийм. Leg raise дээр гэхдээ бид нэр ялгаагүй нуруугаа бид нэр юм тэгшин хүндрэлгүйгээр юм ном хэлбэр болохгүйгээр хүндрэлгүйгээр тавьж жаад доош нь явуулах юм бол бид нэрт илүү одоо ашиг тустай. За сүүлийн сонгох тасгалуудын нэг нь болохоор бид нэр child pose гэж хэлдэг тийм. Child pose-ийг бид нэр хийхдээ энэ хөлөө айлуулах хоёр тишин тавьж чад хийх юм бол танараа ихтэйхэн байж болох бах. За ингээд сунгаж гараа ингээд тавьчаад тэгээд сонголтол илүү нурууны чийс бас илүү сайн сонгох гэж өгдөг. За ингээд сонгох гэсэн үг. За ингээд сонгохдоо ойролцоогоор та бас нэг 30 секунд байраа сонгочоорой. Биеэс хол тавиад тэгээд сонгочихно. За энэ сонголтыг бас нэг хийдэг өөр нэг арга нь болохоор нэг талаараа баруун зүүн талаараа хийж бас болдог. Ингэхдээ бид илүү дигналдаж гараа тавиад тэгээд доошоо сонгож өгнө. Нэг гараа илүү дигнална гэсэн үг тийм. За нөгөө талаас бас ялгаагүй ингэж сонгож хийж өгсөн болдог. Гараа ингэж тавьсан ч болно тийм. Дигналахаар магадгүй илүү латисимус доорсын хэсгүүд. За саний тасгалуудыг та бүхэн доор ээж 7 хоногт 4-5 удаа хийж ээж одоо үр дүнгээ өгнө. Тэгэхээр ямар ч лсэн бол амар хэцүү бол тасгал байгаагүй бах гэж найдаж байна. Тэгээд мэдээж зогсож явахдаа та бас хөдөлж явахдаа өөрийнхөө арцыг бас анзаарч байгаа уушны иргэцэн байна уу? Иргэцэн байх юм бол та буцаа хоош нь тавьж байгаараа суллаж байгаараа гэж хүсэж байна. За ингээд тасгалууд таалагдсан бол лайк дараарай. Өөр ямар тасгал хөдөлгөөний талаар сурмаар байгаа комент хэсэгт ирүүлээрэй. Ингээд дараагийн видеогоор удахгүй уулзъя.